оюу толгойн асуудлаар их хурлын гишүүд дээр ийм боломж ирж байгаад би их баярлж байгаа. Хэдүүлээ энэ асуудалд их ойлголттой нэг болгож ижил ярих хэрэгтэй юм. Тийм учраас нэлээд цаг гаргах л ёстой. Надад нэг ийм хоёр асуулт байгаа юм. Нэгдүгээр асуулт нь бол 2018 онд 350 орчим тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлээд энэ зөрчлийг чинь төлөхгүйгээд Монгол улсыг гэдэг 90 Тинто Лондонгийн шүүхэд арбитрийн шүүхэд өгсөн байна гэж ойлгож байгаа. Би буруу ойлголттой бол засаж өгөөрэй гэж хэлэх гэж байгаа. 2020 онд бас татварын зөрчилгээд 650 тэрбум төгрөг тавьсан. Дөрөвдөх өдөр Батэрдэн гишүүн Батсуур гишүүн Ганбаатар гишүүн бид нар сангийн яам дээр очиж ярьж байхад Монгол улсыг Лондонгийн шүүхэд өгсөн энэ 350 тэрбум төгрөгнөөс ганц төгрөг төлөгдөөгүй гэж мэдээлсэн. Өнөөдөр тараачсан байгаа материалыг харахаар 20 оны 650 тэрбумын зөрчлөө хийгээд мөнгөө хийгээд дахиад арбитрийн шүүхт өгсөн мөнгөөгөө хаацсан юм шиг харагдаад байна. Би буруу ойлгож гин үү юу болж гин энийг та нарт тайлбарлаад өг. Хоёрт нь би Нямбатар сайдаас асуух гэж байгаа. Энэ Дубан гэрээ гэдэг нь цаана 3 чөлөө гэрээ байгаа юм. Тэгэхээр энэ Дубан гэрээ дээр би ойлгохоо болчиход байгаа. Дубан гэрээ гэдэг нь цаана шүүхэд өгөөд шүүхийн шийдвэр гарсан байгаа. Шүүхийн шийдвэр юу гэж гарсан гэхлээр сайхан бэлэг сайдын 3 ширхэг захирамжийг хүчинг болгоцсон байна. Тэгэхээр одоо ингээд гарын үсэг зурдаг захирамж нь ажлын хэсгийг нь байгуулдаг захирамжууд нь хүчингү болчихоор Дубан гэрээ өнөдөр хүчингү болцсон гэсэн үг биш юм уу? Энэ одоо ямар ойлголтоор яаж тайлбарладаг юм бол доо. Ер нь Монгол улсад бол маш их хохиролтой гэрээ бол энэ Дубайх штэ. За 90 Тинто компани тэр 350-аад төлөөгүй байгаа Монгол улсыг шүүхэд өгчихсөн байгааг нь ашиглаж бид нар сөрөг нэхэмжил гаргах ёстой гэсэн ийм байр суурь надад бол хатуу байгаа. Энэнийг хариу тайлбартай хутгаад байна лээ. Тэр 2018 онд бид нар 18 оны татварын асуудлаар өгсөн юм дээр хариу тайлбар гэдэг бол өөр хэрэг манай улс. Сөрөг нэхэмжлэл гаргаж одоо энэ компанитай бид нар нэлээд сайн барьцаавч барилдах ёстой, хаях ёстой гэж ойлгож байгаамаа.